Crystal Spread тавтан морилцгаано. Өнөөдөр бид нар одоо сүүлийн 5-6 хоног хийж ажилласан нойтон хөрөнгөнийхөө талаар одоо тодорхой товч дүгнэлт хийн. Энэ нойтон хөрөнгөндөө бид нар эхний хэдэн өдөр бол дандаа ус гурил нэмэдсэн. Тэгээд эхний өдөр манд хөрөнгө маань бол хэд ингээд хөөгөөд тэгээд доошоо суугаад байсан. Тэгэхээр энэ юу харуулж байгаа нэхээр өрөөний температур, усны температур, агаарын чиглэг, гурилны бүтэц, усны бүтэц энэ бүхэн маань энэ одоо амьд организмыг урахад нөлөө үзүүлдэг юм аа гэдгийг харуулж байгаа. Тэгээ хэрвээ хөрөнгө нь хийж явах явцдаа дэндүү шингэн болоод ах юм бол баг зэрэг гурил хийж болно. Цааны халбаг, амны цааны халбагаар одоо хэмжээд жоохон гурил юм ус нэмээд хитрхи өтгөн байх юм бол ус нэмээд, хитрхи шингэн байх юм бол гурил нэмээд ингээ өтгөн шингэнийг тааруулаад нэг их шингэн биш байлгах нь зүгээр ах гэж бодож байна. За тэгээд явцын тулд бид нар бас жоохон өөрчлөлт хийсэн, шингэн байсан учраас бид нар жоохон хуурай гурил нэмж хийсэн байгаа. За ингээд 5-6 хоногийн дараа хөрөнгө маань иймэрхүү байдалтай болсон байна. За тэгвэл одоо энэ хөрөнгийг одоо яг талах барихаар одоо хангалттай тийм хөрөнгө боллоо гэж яаж дүгнж үзэх вэ гэхээр хөрөнгөний ингээд гадна талаас нь ажиглахаар ингээд хий үүссэн байгаа. Энэ тэгээ дээшиг ингээ хөөсөн байна. Би энэ тэмдэг тавьсан байна. Тэгээ энэс дээшиг ингээ хөөсөн байна. За тэгээд хөрөнгөний гадаргуу дээр нь болохоор зэрэг юм хийнүүд үүссэн байна. Би энийг үнэрлж үзлээ. Тэгээд урд урдны хөрөнгөнөөс арай тийм жоохон эсгэлэн дүнэр байна. Урд урдных нь хөрөнгө бол тийм нэг жоохон зөөлөн дүнэртэй байсан. Энэ бол жоохон эсгэлэн үнээр хорсон байна. Тэгээ хөрөнгөө ингээ хутгаад үзгээр юм тор шиг ингээ хоорондоо ингээ татагдана. Тэгээд энэ бүхэн болохоор зэрэг энэ хөрөнгө одоо талах хийх чадaltaй хөрөнгө үүсэж байна гэдгийг харуулж байгаа. Ер нь бол тэгээ хөрөнгөнд байгаа энэ бактери маань бас л амьд организм учраас энийг одоо өсөж үржүүлж оршруулахад бид нар яаж энийг зөв зохистой өсөж үржүүлэх вэ гэдэг тал дээр л одоо бид нар анхаарал тавьж тэрийг л одоо өсгөж үржүүлж талхаа хийж аавна гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо сүүлийн бичлэг дээр харах бах та нар ингээд бүхэл бүрийн гурил би жоохон оруулж хийсэн байгаа. Магадгүй энэ бактеринд маань жоохон шин тэжээл дутагдайсан байж магадгүй. Тэгээ бүхэл бүрийн гурил хийгээд ирэхээр тэр одоо бактери маань тохиромжтой орчинд бүрдээд илүү хурдан өссөн байж магадгүй гэж бас дүгнж хэлж болох юм л да. Тэгэхээр хэрвээ та нар хөрөнгө гаргаж авах гэж байгаа бол яг цагаан гурилынхаа талын ч юм уу зарим хэсгийн бүхэл бүрийн гурилаар орлуулад хийж болно. Тэгэх юм бол магадгүй өшөө одоо сайхан хөрөнгө гарч ирж болох юм. За энэ гаргасан хөрөнгөө бид нөр хөргөчөндөө хадгална. Хэрвээ та талах хийхгүй байгаа тохиолдолд 7 хоногт нэг удаа хөрөнгөө одоо шинжилээд ус гурил нэмээд хөрөнгөө шинжилээд авах юм бол бактери одоо сайхан шинэ байдлаар нь одоо хадгалаад байна гэсэн үг. Хэрвээ талах хийдэг байх юм бол 7 хоногт нэг удаа гаргаж ирээд талах хийдэг байх юм бол тэрийг хөргөчнөөс гаргаж ирээд өрөөний температурт нэг цаг олгоод тэгээд хөрөнгөө шинжилээд одоо өсгөж болно. Үгүй бол өсгсөн жоохон хөрөнгөө хөргөчөндөө хийчихэд маргааш өглөө нь гаргаж ирээд тэрнээсээ тасалж аваад талах хийж болно. Өөрсдийнхээ цаг бололцоонд боломжинд тааруулаад хийж болно. Хэрвээ хөрөнгө ингээд хөргөчн дотор удаан хугацаагаар одоо хөдөлгөөнгүй суух юм бол ус нь ялгараад эхэлдэг. Тэгээд хитрхи хүчил ялгарч эхэлнэ. Тэгээд спирт ялгарч эхэлнэ. Тэгэхээр усных нь өнгө нь өөрчлөгдөөд бараан болно, саарл хардуу өнгөтэй болно. Тэгэхээр тэр тунсан усын одоо шинэ усаар солиод хөрөнгөө хутгаад тэгээд дахиад үргэлжлүүлээд хэрглэж болно. Хэрвээ хитрхи их хүчтэй үнэртэй, эвгүй үнэртэй өөр төрлийн бактери үүссэн байх юм бол магадгүй тэрийг асгаад дахиад шинээр эхэлсэн дээр баха гэж би зөвлөх байна. Та нар бити шантраарай хөрөнгөө одоо эхнээс нь хийгээрэй. Тэгээд хөрөнгө чинь одоо тэжээгдэж байгаад хизээ нэгэн цагт одоо ямар нэг байдлаар мэдээж хэрэг бактери нь уургаад хэрвээ зөв тэжээгдээд байх юм бол орчныг бүрдүүлж өгöd байх юм бол бактери ч уургаад талах хийж чадвартай олноо. Тэгэхээр бити шантраарай, үргэлжлүүлэн туршсаар агаарай. Тэгээд үнийг үзсэн та нартай баярлалаа. Баяр та.